Оройн төргийн эрхэм үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлэг энэ удаа улс төрийн намуудын тухай хуулийн шинтгэлийн талаар ярилцахаар болж байгаамаа. Ер нь намуудын шинтгэл бол өнөөдөр яг яригдах ёстой цаг үе нь мөн үү гэвэл мөн. Тэгэхээр яг энэ шинтгэлийг ямар хүрээнд яаж хийх гэж байна гэдгийг энэ удаагийн хэлэлцүүлгээр ярих гэж байгаамаа. Ингээд албаны хүмүүсийг студид урьсан нэвтрүүлгийг сэтгүүлч гэрэл бас надтай хамт хөтлөн явуулах юм. За баярлалаа эрхэм үзэгчдээ. Студид ирсэн зочдтой бас энэ оройн мэндийг хүргэе. За өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлэгт маань өргөдөө ирсэн зочдыг та бүхэндээ танилцуулъя. Бид өнөөдөр улс төрийн намуудын хуулийн шинтгэлийн тухай ярилцсанаа. За Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх хатагтай Сосормаа. За яг энэ одоо намын шинтгэлийн асуудал дээр судалгаа шинжилгээ хийж байгаа улс төр судлаач доктор Гэрэлт од ирсэн байна. За мөн баруун гар талд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Сүхбаатар, Ардчилсан намын нарийн бичгийн дарга Чулуун Бэлэг, за Монгол Ардын хувьсгалт намын нарийн бичгийн дарга Батбаяр нар ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийнхөө ярилцлагад бид нар бол бас парламентд судалтай намуудын төлөөллийг оролцуулахыг бол хичээлээ. Мэдээж одоо улс төрийн намуудын шинтгэлийн тухай ярихад бол Монгол улсад үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа намуудын төлөөлөл байх байсан баха гэж үзэгчид бол бодож магадгүй. Гэхдээ бид нар бол парламентд судалтай намуудын төлөөллөөс бас өнөөдөр оролцуулсан юм шүү. За ингээд тунгаас сэтгүүлчид микрофон баярлалаа. Ингээд эхний асуултыг бол би улс төр судлаач Гэрэлт од руу хандуулах гэж байна. Ер нь би сая ярьсан улс төрийн намуудад итгэх хэдийг суларж байгаа гэж. Тэгэхээр нам гэдэг маань ер нь юу юм бэ? Яг онлынхын хувьд томьёолох юм бол нам гэдэг юу юм бэ? Улс төрийн нам гэж юу вэ гэдэг асуулт сүүлийн үед их сонирхол татаад байна л да. Бид нар бол нийтлэг нийгэмд үзэж байгаа хандлага, улс төрчдийн төсөөлж байгаа дүр зургаар юу гэж ойлгоод байна гэхээр засгийн эрхийг авах гэсэн бүлэг хүмүүсийг л нам гэж ойлгоод байна л да. Иргэдчтэй гэж ойлгож байна, улс төрчтэй гэж ойлгож байна. Харамсалтай нь улс төрийн нам гэдэг чинь өөрөө иргэдийн хүсэл эрмэлзэл тулгуурлаж, бодлого боловсруулж, тэрийг шийдвэр болгодог, өрмөц үүрэгтэй, хөгжлийн төлөө бодлого боловсруулж, сонгуульд өрсөлддөг ийм л институцийг бид нар нам гэж хэлэх ёстой. Харамсалтай нь ийм биш буруу ойлголт байсан учраас өнөөдөр улс төрийн намын талаарх нийгмийн төсөөлөл, улс төрчдийн төсөөлөл өөрөө буруу яваад өнөөдөр 23 жил бид нар арчлагдаад 23 жил боллоо. Энэ хугацаанд улс төрийн намд итгэл огцом унаад байгаа явдал нь бол ерөөсөө нэгдүгээрт энэ улс төрийн намуудын үйл ажиллагаатай холбоотой, хоёрдугаарт энэ улс төрийн нам гэж юуг ойлгоод байгаатай холбоотой. Тэгээд өнөөдөр улс төрийн намыг зохицуулж байгаа эрх зүйн орчин нь өөрөө улс орны одоо нийгмийн эрэлт хэрэгцээ, ардчлалын бодит шаардлагыг хангаж чадахгүй байна л гэж хараад байгаа юм л да. Тэгэхээр зэрэг одоо намын шинтгэлийг ямар хүрээнд явах хийх ёстой вэ? Ер нь зүгээр судлаач хүний хувьд та бас яг нэг гаргалгаа гаргаач. Яг одоогийн энэ үйл ажиллагаа явж байгаа улс төрийн намуудын тухай хуулийг зарчмын ямар асуудлуудыг шинжлэх ёстой байна? Зайлшгүй шаардлага байна. За энэ өнөөдрийн улс төрийн намын тухай хүчин төгөлдөр мөрдөж байгаа улс төрийн намын тухай хуулийн концепц нь бол 1990 онд 90 оны 5 сарын 10-нд батлагдсан хуулийн дээрээ толгуурлаад явж байгаа юм л да. Тухайн үед анхны улс төрийн намуудын тухай хууль гарахдаа миний харж байгаагаар бол хамгийн институчлэгдсэн нам нь бол Монгол Ардын хувьсгалт нам байсан учраас бусад шинээр байгуулагдсан нам нь яг ийм нам болох ёстой гэдээ хуулийн жишг олгоод баталсан нь өнөөдрийн хүртэл Монгол Ардын намаас бусад бүх намууд Монгол Ардын нам шиг болохын төлөө илүү хатуу гишүүнчлэлтэй, илүү орон нутаг зохион байгуулалттай, илүү олон гишүүнтэй болохын төлөөхөл ийм уралдаанд оролцсон байна л да. Тэгээ энэ хуулийн концепц нь өнөөдрийг хүртэл яваа. Хэдийгээр бид нар 2005 оны 1 сард улс төрийн намын тухай хуулийг шинчлэн найруулсан гэж байгаа боловч яг үнэндээ бол улс төрийн намын тухай энэ зохион байгуулалт нь ямар байх юм? Гишүүдээ яаж оролцуулах юм, тийм ээ? Намуудад ямар хариуцлага тооцох юм гэдэг энэ үндсэн суурь асуудлуудаа бид нар бүрэн шийдээгүүл өнөөдрийг хүртэл явцсан байна л да. Тэгээд би одоо их хурал дээр байгаа ажлын хэсгийн судлаачийн хувьд юу харж байна гэхээр нэгдүгээрт бид нар бол улс төрийн намын гэж юуг ойлгох юм бэ гэдэг үндсэн суурь ойлголтоо категори өөрчлөх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт нь улс төрийн намууд ямар байх ёстой юм бэ? Улс төрийн намуудын үзэл сурталд үнэт зүйл нь юу байх юм? Тэрэндээ хэр үнэнч байх юм? Тэр доктортой байх юм гэдэг асуудлыг шийдэх ёстой болж эхэлж байна. Гуравдугаарт улс төрийн намын зохион байгуулалтын асуудлыг бид нар бас хуулийн хүрээнд шинэ концепц боловсруулах хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь улс төрийн намын гишүүнчлэлийн асуудлыг бас шийдэх ёстой. Өнөөдөр бол нийгэмд олон янзын байр суурь гарч ирээд байна. Одоо ингээд улс төрчид маань ярих бах. Тавдугаарт нь бид нар улс төрийн намын санхүүжилтийн асуудал дээр ямар байр суурьтай байх юм бэ? Цаашид. Эцэст нь улс төрийн намын яаж хариуцлага тооцох юм, хяналтын механизм нь ямар байх юм бэ гэсэн ийм 6 суурь асуудлын хүрээнд бид нар улс төрийн намын шинжилтийг л харж ирээдүйд улс төрийн нам ямар байх юм бэ гэдгийг л хуулийн төсөл дээр боловсруулж намуудын бодит
хэрэгцээ ямар байгаа юм бэ гэдгийг ярьж явах хэрэгтэй гэж ойлгож байна л да. Тэгэхээр яг энэ нүүн намын шинтгэлийн асуудал бол яг өнөөдөр ч юм уу одоо энэ жилдээ яригдж байгаа асуудал бол биш гэж ойлгож байгаа тийм ээ. 2 жилийн өмнөөс ерөнхийлөгчийн тамгын газраас ажлын хэсэг байгуулагдаад яг энэ намын шинтгэлийн асуудлаар явж байгаа. Тэгэхээр яг энэ ажил ер нь ямар явцтай явж байна сэрмөө зөвлөхөө. Тэгэхээр яг Монгол улсын ерөнхийлөгчийн одоо өмнөх бүрэн эрхийн хугацаанд үйл ажиллагааны хөтөлбөрт улс төрийн намын эрх зүйн орчныг боловсронгуй болгоно гэсэн чиглэл байсан. За одоогийн ч гэсэн энэ шинэ бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт улс төрийн намын эрх зүйн орчин олон улсын одоо энэ хөгжлийн чин хандлагатай нийцүүлэн шинжлэх гэсэн ийм чиглэлүүд бол байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын ерөнхийлөгчийн бас анхаарлын төвд байгаа асуудал тийм ээ. Яг тэгэхээр улс төрийн намын шинжилэлээс чинь улс орны шинжилэл эхэлдэг. Тэр төрийн шинжилэл арчлалтай амин чухал холбоотой ийм үйл явц юм байгаа юм. Тэг яг улс төрийн намын эрх зүйн орчныг боловсронгуй болгох дээр манай дээр бол ажлын хэсэг байгуулагдаад ерөнхийдөө бол нэг хуулийн улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн тухай хуулийн төсөл энэ бол шинэ хууль байгаа. Ийм хуулийн төслийг бол бид нэр эхний хуулиураар бол боловсруулсан эрдэмтэн судлаачдыг намын төлөөллийг оролцуулсан за олон улсын зөвлөхүүдийг бол хэд өөрж ажилуулсан байгаа. Гэхдээ яг үүнтэй зэрэгцээд бас парламент дээр бас улс төрийн намын ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгээ бид нар ч гэсэн ороод ажиллаж байгаа л да, тийм ээ. Тэгээ хамтраад бас ажиллаж байгаа. Намуудад бол одоогоор энэ гаргацсан байгаа төслөө бол танилцуулаагүй байгаа юу, тий? Яг ер нь бол ийм асуудал юм байлээ. Энэ дээр ингээд бас сүүлийн 2 жил гаруй хугацаанд ингээд ажиллаж байхад бол энэ намын шинжиллийн асуудлыг их сайн дотроо ярилцах хэрэгтэй юм байлээ. Улс төрийн намууд нам дотроо улс төрийн намууд ингээд тойрч суугаад хилэлцээд гишүүд иргэний нийгмийн байгууллагыг эрдэмтэн судлаачдыг оролцуулаад их сайн хилэлцэж явах. Ингэжээж өөрсдийнхээ орны хэрэгцээнд тулгуурлаад босгож ирэх, хөгжүүлэх асуудал юм уу гэж би харж байгаа. Хамгийн гол нь энэ улс төрийн намынхаа шинжилтээ бид өөрсдөө монголчууд бид өөрсдөө улс төрийн намууд гишүүд бид өөрсдөө эзэн нь байх хэрэгтэй байхгүй. Тийм болохоор олон талт оролцоог бол хангах нь бол маш чухал. Энэ асуудлыг ярьж байгаа юм чинь би бас гэрэлтад судлаачийн судалгаан дээр бас бид нар дахиад ярих хэрэгтэй байхаа гэж бодож байна л да. Тэгэхээр улс төрийн намд итгэх одоо сонгогчдын итгэл өөрөө алга болсон байна. Нам өөрөө одоо яг энэ одоо өөрийнхөө үүргийг бас гүйцэтгэж чадахгүй хэдхэн хүний нам болчиход байна гэдэг нэг энэ асуудал яригдаад байна. Тэгэхээр ерөн зүгээр таны судалгаан дээр одоо жишээ нь яг юу гэж туссан байна? Намууд өөрөө хариуцлагагүй байгаа учраас засаглалт хариуцлагыг импортлж чадахгүй байгаа учраас улс төрийн нам өөрөө ардчилгүй болчиход байгаа юм. Тэгээд энэ нэг судалгааны үзүүлэл да энэ ганцхан миний хийсэн судалгаа биш тийм ээ. Энэ бол олон улсад хийсэн Азийн барометр гэдэг судалгаан дээр Монголд улс төрийн намуудад итгэх ямар байгаа юм бэ гэдэг судалгаа. Сүүлийн 10 жилд харахад улс төрийн намуудад итгэх жил бүр унаж ирсэн байна. Үл итгэх хандлага нь бол огцом өсөд байна. За энэ юг харуулдаг юм бэ гэж. Өөрөөр хэлбэл энэ улс төрийн намууд чинь хариуцлагагүй байна. Худлаа амлалт өгөөд байна. Магадгүй улс төрчид нь өөрсдөө хувийн эрх ашигын төлөө хөөцөлдөж улс төр хийгээд байгаа учраас иргэд тэднэрт итгэхгүй байна. Ерөнхийдөө ийм дүр зураг харагдаж байна. Улс төрийн намуудын хуулийн шинтгэлийн тухай асуудал ярьж байгаа юм чи өнөөдрийнхөө бас хилцүүлэх гэж үр дүнтэй байх учраас бас хэдүүлээ сэдвчлэе гэж бодож байна л да. Тэгэхээр түрүүн болвол хэллээ гишүүнчлэл, дотоод ардчлал, санхүүжилт, зохион байгуулалт үйл ажиллагаа зам уу одоо намуудын хариуцлагын тухай асуудлыг ярья гэж. Тэгэхээр би бол эндээс гишүүнчил, дотоод ардчлалын тухай асуудлаар ер нь яриагаа эхлүүл ямар вэ гэж бодож байна л да. Ер нь зүгээр одоо бусад орнуудын хувьд парламентын засаглалтаа олон намын тогтолцоотой ийм орнуудын хувьд энэ тухай асуудлыг ер нь яаж шийдсэн байдгийг өнөөдөр манай намуудын хувьд ер нь зүгээр гишүүнчлийн тухайд ямар одоо байна дүр төрх байна вэ гэдгийг хэдүүлээ ярилцдаг хөө. Ерөөсөө энэ Европын намуудын хувьд бол энэ гишүүнчлийн энэ хатуу хэв шинжээсээ татгалзъя. Компанижилж эсвэл татвар авдаг, бүгдийг нь үйл ажиллагаанд татан оролцуулдаг. Тэгээд яавал олон гишүүнтэй болох вэ гэдэг энэ технологиосоо салъя. Ер нь бол аяду хэлбэрийн гишүүнчлийн бодлогыг явуулаад гишүүдийн татвар дээр оршин тогтнодог. Тэгээд төрөөс татаас авдаг ийм хэв шинж рүү шилжээд илүүтэйгээр улс төрийн намууд нь өөрөө хариуцлагатай болъё. Төрөөс ч маш хүчтэй хянаа. Ингэжээж улс төрийн намууд илүү иргэдийн итгэлийг даах юм байна гэдэг ийм технологийн схем боловсруулангуудаа одоо Европын орнууд хэрэгжүүлээд эхэлж байна л да. Гэхдээ нэг асуудал байгаа. Аяду хэлбэрийн гишүүнчлийн бодлого гэдгийг манай үзэгчдэд болон бас бидэнд нэг жоохон тодорхой хэлж өгөх. Уу яг нам бол компаничлах замаар гишүүдийг элсүүлэхгүй. Иргэд бол өөрийнхөө үнэт зүйл дээр тулгуурлаад намд элсэж ирэх нь нээлттэй. Нөгөө талаасаа улс төрийн нам гишүүдийн тоогоо зарлаад
хэдэн мянгаар нэлсүүлээд явна гэсэн үг биш. Намуудыг тодорхойлдог үндсэн шинж нь бол гишүүдийн тоо биш. Гэтэл манайхан тэгж хараад байна шүү дээ. Гэтэл өнөөдөр сүүлийн 20 жилд ямар хандлага бий болоод ирэхээр улс төрийн намын бодит дэмжлэгийг сонгуулийн үеэр авсан дэмжлэгээр нь тодорхойлдог болоод эхэлж байна. Манайх 200 мянган гишүүнтэй, манайх 150 мянган гишүүнтэй, манайх хүчтэй нам гэдэг биш. Асуудлын гол нь танаад мөрийн хөтөлбөрийг сонгуулийн үеэр хичнээн сонгож дэмжиж байна. Энэ л танаа намыг хүчийг тодорхойлно. Зүгээр гишүүнчлийн асуудлыг сүүлийн үед их яриад энэ улс төрийн намууд одоо итгэл сулраад байна, улс төрийн намууд муу байна, улс төрийн намууд одоо энэ улс оронд одоо хэтэрхий их нөлөөд үзүүлээд ингээд байна гэдэг энэ асуудалтай холбогдуулаад ерөөсөө энэний уг цаад үндсэн шалтгаан гишүүнчил байна гэж яриад байгаа. Тэгэхээр айдуу гэдэг дээр ийм байна. Сая Японы либерал ардсан намынхантай уулзаад ирэхдээ одоо намынхын нэг талд нь ямар асуудал явж байна вөхөр идэвхтэй хүчтэй байгаа үедээ сая одоо 200 мянга 2 сая хүрж исэн. Сая буураад 800 гаруй мянган үнэтэй болсон ирэх хэрэгч нав. Одоо зорилт нь яаж ийм вөхөр ойрын үед 1 сая 200 мянгад одоо гишүүдийн тоо хүрэх тухай асуудал. За би энийг ингээд яагаад жишээ нь хэлж байгаа гэхээр гишүүнчлэлийн асуудал биш байгаамаа. Монголын нийгэмд энэ улс төрийн нам яг одоо яг ямар ажил хийх юм бэ гэдгийг тодорхойлж байна. Итгэдэггүй итгэл буураад байна гэдэг дээр гишүүнчлийн асуудлыг яагаад шийдлэх ёстой гэдгийг бид ярьж байна, тийм үү? Яагаад гишүүнчлийн асуудал буураад байгаа хөр нэг асуудал байгаа. Хатуу гишүүнчлэг юм ингээ намын хатуу гишүүнийг засгаар их авсан тохиолдолд тодорхой албан тушаал тавиад ирэхээр яг үхээр нийгмийн хэрэгцээг хангахгүй. Зүгээр одоо юу гэдэг зүгээр хүмүүсийн дунд ярьдаг арайгаар шүү дээ. За би залуу, жишээл залуун дээр шаваа л та. Нэг дараг дагаад сүнхийн бариад дагаа навсган жийсэн ямар чадваргүй залуу маргааш нь нам нь ялгаар яадаг вөхрээ. Албан тушаал дээр очт. Гэтэл албан тушаал дээрс нь тавьж байгаа шаардлагыг мэдээж нөхөр хангадаггүй. Тэгэхээр тэр нь менежмент хийх гэж байгаа нөхөр нь үүдгэн менежмент хийх гэж байгаа хүмүүстэй гологдоод энэ асуудал байгаа. Тэгвэл хүмүүсийн итгэлийг авч чаддаг хэмжээний тийм хүний нөөцийг нь гişүүж намуудын гişүүжил дундаас яаж гарах вэ гэдэл бидний гол проблем байгаа юм л та. Энэ дээр бол хоёр зарчим байна. Нэгдүгээрт нь хатуу гişүүнчлэлтэй байх юм уу? Эсвэл бол дэмжигч гэдэг юм арай өөр хэлбэр рүү орох юм уу? Тэгжиж энэ асуудлуудыг итгэлийг яаж сэргээх вэ гэдэг л байгаа шүү. Гişүүд итгэлийг яаж. Тэгэхээр буруу болчиход байгаа. Яг өөрөө чинь нэг асуудал өндлөө шүү. Төр бол нийгмийн баялагийг хуваарлдаг. Тэгэхээр төрд бол тэр гол бодлого дээр нь засгийнханд гарсан нам тэр бодлого дээр ордог. Тэгэхээр төрийн оролцоо хүчтэй байна гэдэг дээр эрх мэдэл, мөнгө, албан тушаал дагсан бүх эрх мэдлийг нам хуваарлдаг энэ нийгэм. Тэгээ ирэхээр төрийн оролцоо хүчтэй байгаад сум баг хорооны төвшөнд тэр улс төрийн оролцоо маш хүчтэй байхаар тэр баялагын хуваарлтанд оролцохоор нийгэм талцахын тулд тэр гишүүнчлэлдээ татагдан орж байгаа. Түүнийг нь багасгаад төрийн оролцоо улс төрийн намын оролцоог хоёулаа эн чинь нэг юмны хоёр тал байхгүй. Төрийн оролцоо улс төрийн намын оролцоо өөрөө тэр сум баг хороо дүүргийн төвшөнд тодорхой болоод ирэх юм бол аяндаа тэр нийгэм баялагын хуваарлтанд төрийн улс төрийн намын оролцоо тодорхой болоод ирэхээр тэрийг дагаад ирэхээр гишүүнчлийн асуудал ямар хэмжээнд байх вэ? Ямар хэмжээнд санхүүжилт хийх вэ? Ямар хэмжээнд оролцуулах вэ гэж аяндаа гараад ирэх байхгүй. Би тэр асуудлыг хэлээд байгаа. Тэгээ энэ асуудал чинь зүгээр яагаад итгэж итгэхгүй юу биш байхгүй. Улс төрийн нам өөрийнхөө зөв орон зай дээр гараад ирэх юм бол үүргээ потенциалаараа биелүүлж чадна. Одоо бол чадахгүй байж нөгөө төрийн одоо бүх юм зохицуулж чадахгүй тэнд ч нэг улс төрийн намын нөхөр багийн юмд оролцоод тэнд ч гар хөлнөөс авчаад байгаа. Бүхэл юмд улс төрийн нам оролцдог юм байна. Бүхэл юмыг нам шийдэх ёстой юм байна гэд хүлээлтэн дээр итгэл бий боломжгүй байхгүй. Потенциал нь өөрөө хүрэхгүй. Сая Сүхбаатар даргын үгэнд дотроос жишээлбэл нэг багийн үйл ажиллагаанд нэг улс төрийн намын нөхөр оролцоол одоо тэр бол ерөөсөө биш гэдэг үгээр. Гэтэл бидний юм уу улс төрийн намуудын одоо 2-5 намын улс төрийнхний үүднээс их хурл дээр ярьж байвал улс төр баг дээр амьдрал ярьж байвал улс төр биш юм шиг болцсон байгаа байхгүй юу? Байгаль орчны асуудал улс төрийн асуудал биш. Засгийн газар огцох асуудал нь улс төрийн асуудал юм шиг болцсон. Тэгэхээр бидний хувьд ямар асуудал тавиад байгаа вэ? Ерөөсөө улс төр гэж бидний нэрлээд байгаа энэ юм чинь төрийг удирдах энэ үйл явц юм аа. Энэ үйл явцын хамгийн гол идэвхтэй тоглогч бол улс төрийн намаа. Тийм учраас энэ хамгийн гол идэвхтэй тоглогчийнхоо үндэс суурь нь болсон гишүүнчлэлийг устгах гэдэг асуудал бол өөрөө утоп асуудал юм аа. Тийм учраас гишүүнчлэлтэй байх ёстой. Харин зүгээр ялангуяа хуулийн тухай асуудал ярьж байгаа тийм гишүүнчлэлтэй айдуу, хатуу гэдэг асуудлыг тогтоож өгөх нь өөрөө тийм сайн зүйл биш. Харин улс төрийн нам өөрөө тухайн үеийнхэн нийгмийн одоо шаардлагыг мэдрээд тэрийг өөрөө тавиад явах бүрэн боломжтой. Статистик гишүүнийхэн тоог нэмээд үзэх юм бол 38% байгаа байхгүй сонгогчдын. Гэрэл дудаар чи яг статистикаараа тэгээ гишүүд юм олон тоотой учраас агшаана гэж штэ багасгах гэж. Гэтэл гишүүнчлэлийг багасгаж болно хүчээр хуулиар багасгаж болно. Гэхдээ хүн ам цөөтөө ийм ядуу байгаа улсад улс төржилт ийм хүчтэй байгаа үед бүлэглэл фракц гишүүнчлэлтэй гишүүнчлэлгүй нэг нийгэмлэгт хуваагдал бол улам хүчтэй хэвээрэл байна.
За санааг бол ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ийм л асуудал байна л да. Улс төрийн намыг бид нар улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлогчтой хамтын хариуцлагатай хамтын шийдвэр гаргадаг. Тэгээ иргэдийн эвлэлтэнд нэгдэх тэр улс төрийн эрхийг хангагч байгууллага гэж институт гэдээ ойлгоод тодорхойлоод энэ хүрээнд хараад бол ийм штэ. Ингээ хараад эхлэх юм бол бид нар энэ гишүүнгүй байх ёстой гэж хэлхийч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл тэр гар хөлийн таслаад хайчиж байгаатай адилхан байна штэ. Тэгээ яагаад бусад улс оронд олон улсад гишүүдэд нэмэгдүүлэхийн төлөө улс төрийн нам өрсөлдөд байхад манайх гишүүнээсээ татгалзуул зөв шийдвэр болно гэж үзээд байгаа. Тэгээ гишүүнгүй болчвол улс төрийн нам шинчлэгдэнэ гэсэн ийм ойлголт яваад байгаа. Тэгэхээр хариултыг маш тодорхой хэлж штэ. Яагаад тэгэхээр энэ улс төрийн намын гишүүд гэдэг чинь уг нь үзэл баримтлалаараа итгэл үнэмшлээр гишүүн байж ах хэвээр тийм ээ. Нам чинь ерөөсөө тийм байх ёстой юмаа л гэж бид яриад шүү. Гэтэл өнөөдөр бол улс төрийн намаар дамжуулаад төрийн албанд орчдөг, бялуу хүртчдэг ийм боломж байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар оншийн зөв тавихгүй бол улс төрийн одоо гишүүнчлэхгүй болгосон ч гэсэн асуудлыг шийдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл нэг эрх мэдлэлтнийг дагсан бүлэглэлүүд байсаар байх болно. Орон нутагч аль аль талдаа. Тэгэхээр одоо бид нар ямар асуудлыг ярих хэрэгтэй вэ гэхээр улс төрийн намыг төрийн одоо албанаас төрийн албаны хараат бас мэрэгчсэн байдлыг энийг яаж ялгаж салах вэ гэдэг асуудлаасаа бас эхлэх хэрэгтэй байгаа. Сонгуулийн манай ахны хийсэн судалгаатай зүгээр нэг талын гэж хэлж магадгүй. Гэхдээ энэ дээр сонголтын хажуудал гэдэг ойлголт гарч иж байгаа. Угаасаа улс төрт байдаг ойлголт. Яг үхээр хатуу гишүүнчлэлтэй нөхцөлд. За нэг гадар судалгаа хийлээ. Тэгэнгүүт танаагаас нэр дэвшиж байгаа хүн альва нэгэн одоо шудраг хүн үү, шудраг бус хүн нөхөр судалгаанд оролцсон 70% нь энэ бол шудраг бус хөө. Одоо ямар нэг асуудалд орсон хүн гэж. Тэгэнгүүт энэ хүнийг дэмжих үү гэж дэмжинэ гэж байгаа тодорхой хувь байгаа шүү дээ. Тэрийг 100% гэж үзэх юм бол 80 гаруй хувь нь дангаараа тухайн тэр хүний намын гишүүд байгаа хөөхгүй. Дараа нь Fox Group-ийн ярьцлага гэж үзээд үгүй та өөрөө өмнө нь бүглэгтөө энэ хүнийг шудраг бус гэж хэлсэн байна. Тэгээ та яагаад дэмжих гээд байгаа хэрэг манай намын гиш учраас дэмжих гэхгүй бол манай нам ялагдах гээд байна гэж байгаа хөөхгүй. Энэ хатуу гишүүнчлэл хүмүүст ямар зүйлийг хадж ийн гэхээр өөрийнхөө шудраг байх ёстой, тийм байх ёстой гэдэг үнэт зүйлсээ хүртэл татгалзаад өөрийнхөө намын хүнийг ямар нэгэн аргаар ч юм уу төрөөх нь гарах тийм асуудал байлруул оруулж байгаа байхгүй юу. Хоёрдугаар яаж нэхэр амьдрал байна. Амьдрал дээр яагаад жирийн одоо хөдөө очихоор малчин хүмүүс 2 3 намын үнэлтэд байдаг юм бэ? Яагаад тийм хэрэгцээ байгаа юм бэ те? Гэдэг чинь өөрөө өгөхөр хатуу гишүүнчлэлтэй нэг намд орсон бол чи насаараа урвсан бол тийг ингэнэ гэдэг хүний сонголт хийх эрхийг хязгаарсан зүйлээс л одоо татгалзаал гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд гишүүнчлэлээр төрийн үйлчлэгийг үзүүлэхдээ бас намын харьяаллыг харгалзаад байгаа учраас иргэд яаж сонголт хийж яах гэхээр олон намын мандатыг хүсэл сонирхолтой болж эхэлж шүү дээ. Дараагийн тэгвэл одоогийн шиг юм хатуу гишүүнчлэлтэй байгаад ах юм уу үгүй юу гэдэг асуултанд бид нэр хариулах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ олон улсад бол гишүүнчлэлийн холбог тогтолцоороо орж ирж байна шүү дээ. Манайх шиг одоо массын намтай байдаг улс орн бол ерөнхийдөө коммунист байсан улс орнууд маш их тооны хойноос хөөцөлдөг. Тэгээ хатуу гишүүнчлэлтэй баталгаараа байрчдаг. Гэхдээ тэднийгээ оролцуулдаггүй. Энэ бол массын намын үндсэн шинж. Ийм нам манад байгаа. Тэгвэл бид нар илүү тэр холимог гишүүнчлэлтэй одоо зарим нь болохоор зөөлөн энтер гэж айдуу гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл бас сонгох боломж юу. Би намын одоо татвар төлөхгүй ч гэсэн дэмжигч гишүүн байж болно. Гишүүнчлэлтэр юм байгаа. Америкийн одоо шилбэл би Америкийн юун дээр сонгуулийн ерөнхий оронд ажиллаж байхдаа бол Америкийн Калифорнид очиод Аламеда дүүргийн сонгуулийн байгууллагатаа үзэж ирсэн. Сонгуулийн байгууллагад бүх одоо тэр тойрогд байгаа сонгогчдын бүртгэл нь байж идэг. Сонгогчдын бүртгэл. Сонгогчдын бүртгэл дээр юу гэж байдгүй вөхөр тийм ээ энэ дээр сонгогч гэж бичээд юмнууд нь байхаасаа гадна доор нь ч муж болгоны янз янз л та. Гэхдээ ер нь жишээлхэд та аль нэмийг дэмждэг вэ? Би бүгд найрамд намыг. Би бүгд найрамд намын хүн. Би ардсан намын хүн гэж бичсэн. Тэгээд тэрэн дээр одоо үйлчлэгээ төлбөр төлөөд аваад байхад энэ дүүрэгт бол ерөнхийдөө тэр намын хүмүүс илүү. Тэгээ өөрийгөө танилцуулахдаа гишүүн гэж хэлэхгүй ч гэсэн би бүгд найрамд намын хүн гэж хэлдэг. Тэр нь одоо манай ойлголтоор аваад үзвэл угаасаа л одоо бүртгэл дээрээ угаасаа орцсон батлах затлах гэж зарим нь ярьдгүй бүртгэлд орцсон болохоос биш бүртгэлт тухай болохоос биш яг үндэ гишүүнээс дутхгүй итгэл өмшөлтэй хатуу хүн байгаа байхгүй. Манайх бол батлах өгөхгүй тухай л асуудал болох гэдэг. Энд дээр нэг жижигхэн дүгнэлт хийчих. Бид нар ингээд тэгэхээр энэ дээр ямар гаргалгаа юм гэхээр гишүүнчлэлтэй болох болохгүй гишүүнчлэлийн асуудлыг тэр цаад
нөгөө ямар учраас ингэж их гишүүн ихсээд байгаа юм бэ тийм ээ? Ямар учраас намууд гишүүнээрээ өрсөлдөд байгаа? Яагаад намаар дамжиж албан тушаалд одоо орчдөг бялуу хуваах боломж нь байгаад үүнтэй нь одоо холбож үзэх хэрэгтэй болчиход байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ асуудал бол өөрөө айгүй чухал асуудал. Тэгэхээр үүнтэй холбоотой хоёр зүйлийг хэлэхэд тэгэхээр улс төрийн намыг бид нэр төрийн албанаас нь ангид болох тэр төрийн албыг нь мэрэгчсэн тогтвортой байх тэр ерөөсөө хараат бос байх тогтолцоо руу нэгдүгээр оруулах хэрэгтэй. Хоёрдугаар Сүхбаатар даргын хилээд байгаа орон нутагт бол улс төрийн намаас заавал нэр дэвших шаардлага бас байхгүй шүү дээ. Энийг бид нар бас нэлээд судлаж үзэх хэрэгтэй байгаа. Орон нутагт тэр иргэд нь өөрсдөө орон нутгаа хөгжүүлэх, орон нутгийнхаа иргэдийн төлөөллийн хурал иргэд өөрсдөө орох бас боломж байгаад байгаа байхгүй юу? Өнгөрсөн намар хийхэд бүр суман дээр намын нэрийн жигсаалтаар пропорционалаар ордог бүр баг хороог харгалцаж баг хорооны төвшөнд намаар яадаг ийм хоёр шийдвэрийг шинжилгээг бид нар хийхэд гишүүнчлийн асуудал аяндаа шийдэгдээд эхлэх байна. Бүтэц зохион байгуулалт ер нь ямар байвал арай илүү тийм сонгодог хувилбар болж болох вэ? Ер нь судлаач хүний хувьд би бас гэрэл тодорхойлж хандах гэдэг юм л да. Хамгийн сонгодог хувилбар нь өөрийн чинь гаргалгаагаар. За ямар ч хэлсэн улс төрийн намуудын бүтэц зохион байгуулалт манад бол дээрээсээ доошо шийдвэр гаргаад тэрийг ягштал биелүүлдэг ийм схемд байгаад байна. Би бол энийг арай босоо биш хөндлөн ийм бүтэц зохион байгуулалтын хэвшинчтэй байх хэвээр. Орон нутг нь бие даасан шийдвэрээ гаргадаг, иргэдэн тэндээ оролцдог. Үндэсний хэмжээнд төлөөллийн байгууллагууд нь төлөөлөгчдөрөө дамжуул шийдвэр гаргадаг. Тэндээ одоо том асуудлаа шийддэг. Иргэд нь орон нутгийнхаа төвшөндөө яг анхан шатныхаа төвшөндөө шийдвэрээ гаргадаг. Тэрэндээ асуудлаа шийддэг. Дээрээс нь юм хөндлөнгийн байгууллагууд орж ирэхгүйгээр шийдвэр илүү бие даасан байдлаар хангагддаг байх хэвээр. Хоёрдугаар арчлал. Тий, яг үнэ дотоод арчлалтай байх хэвээр. Шийдвэр доороосоо дээшээ явдаг байх хэвээр. Хэн нэгэн хөндлөнгийн юм уу дээд чатнаас орон нутгийн юм уу төвшөнд тийм ээ анхан шатны төвшөнд нөлөөлөх хэрэггүй байх хэвээр. Энэ боломжийг нь олгож өгч л бид нар дотоод арчлалыг хангах тухай асуудал яригдана. Монгол Ардын нам дээр, ардчилсан нам дээр, Монгол Ардын хувьсгалт нам дээр ер нь та нар өөрсдөө яг одоо дотоодоо зүгээр намын зүгээр жирийн гишүүн хүний хувьд ямар бүтцтэй байна гэж бодож байна. Гэрэл дотоо санал нийлэхгүй. Ер нь бол зүгээр манай нам одоо 27 дугаар хурлаа их гээд намын дүрмийн шинжилгээ ажлыг би одоо ахалж л байна л да. Тэг яг гоо бүр том өөрчлөлтнийг хийж болно. Бас аядан өөрчлөлт хийж болно. Тэгэхээр улс төрийн намын тухай хуулийн дээр нэлээд наривчлан зохион байгуулсан байдаг учраас том өөрчлөлт хийх боломж бол дүрмийн хүрээнд бол бага байгаа. Гэхдээ нэг онцлог байгаа. Сая гэрэлтүүд судлаачид бол хэлж байна л да. Намын одоо ингээд дээшээ доошоо доороосоо шийдвэр гаргадаг бол илүү зөв болно гэж. Ерөөсөө гол асуудал нь саяны хэлж байгаатай бас эргээл холбогдож байгаа. Аймаг нийслэл дээр нам хүчтэй оролцоогоо хадгалж байгаа нөхцөлд тэнд дотоод ардчлал байхаасаа гадна төвлөрсөн хүчтэй нэгдсэн бодлого явуулах удирдлагын тогтолцоо хүссэн үсэг үйлчлэнэ. Сум дүрэг баг хороон дээр намын өрөг оролцож сулраад ирэх юм бол тэнд аль болохоор тэр хүмүүсийн мэрэгжил сонирхлын бүлэг тэр хүмүүсийн альва ямиг өөрөө удирдахсан тэнд тулгуурж намчин зөвхөн дээрээ л хэдхэн бас байгаад гэж тарахгүй шүү. Тэгэхээр тэр доор байгаа улсуудыг идэвхжүүлээд ингэ явахын тулд тэр эдийг аль болохоор татаж оролцуулдаг тэр эдийг сонсдог тэр механизм үйлчлэнэ. Аймаг нийслэлийн төвшөнд нам хүчтэй оролцоогоо хадгалаад аймаг нийслэлийн иргэдийн хуралд нам одоо профессионал систем байна уу мажитал системээр иргэдийн хуралд нь бодлого тодорхойлох эрхээ авцсан байгаа үед яг тэнд явуулж байгаа тэр бүлэг хоорондын биш үү? Би магадгүй их хүндрүүлсэн юм яриад байж магадгүй. Аймаг нийслэлийн иргэдийн хурал байгаа бүлэг буюу тусдаа нэг нам гэсэн. Тэр нам төвд байгаа манай төв аппарат энэ хоорондын харилцаа бол дотоод ардчлал гэхээсээ илүүтэй төвлөрсөн нэгдсэн бодлогын хооронд явагдах ёстой. Тэр тусдаа зүгээр сул сонгуулийн бус үед аймаг сум баг хороон дээр ажиллаж байгаа тэр намын байгууллагууд гэдэг бол тэр гэрэлт одоо хэлээд байгаа өргөн ардчлалын хүрээнд байгаад яг сонгуулийн үе болоход сонгуулийн зохион байгуулалтанд ороход аль болохоор гишүүн болоод гишүүн бус олон түмний саналыг сонсоод хин илүү олон түмний дэмжлэг авах уу гэдгийг гаргаж ирдэг тэр механизм л байх тухай асуудал байсан. Тэгээ хамгийн гол юм эцсийн үндэ ерөөсө намуудын гол юм хийж байгаа юм олон түмэн эцсийн үндэ намуудын явуулж байгаа үйл ажиллагаанд хин илүү дэмжлэг үзүүлж чинь тэгэл тэрүүгээр нь шийдэгдээд яваад байгаа. Ардчилсан нам нэг бүтэц зарж байгаа учраас тэрийг бас таарал хэрэгтэй. Яг хоо бидний нэг нэм улс төрийн намуудын маань нийтлэг зовлон байна л да. Төрөн Сүхбаатар дараач хэлсэн. Өмнө бид ямар ч туршлага байхгүй гэдэг. Тэгээ өмнө бидэрт ямар туршлага байсан бэхээр нэг л намтай байсан. Тэр бол хагас төр хагас нам байлаа шүү дээ. Тийм учраас яг төршөө асар том бүтцтэй. Тэгээд яг зах зээлийн хэлцээнд ороод ирэхээр өдөр тутам тэр бүтцээ яаж авч явах вэ нэгдүгээр тийм ээ. Хоёрдугаар тэр бүтцээ яаж ашиглах вэ гэхээр чинь айгүй хүн шинэ нийгэмд бол ямарч боломжгүй болчихсон. Нам хоёроос хав. Тийм. Тэгэхээр одоо хитрхийн нүсэр бүтцтэй байгаа. Яг зүгээр манай нам дээр бол бас нэг энэ талаар шинжилтүүд хийгдэн тэргээл өнөөдрөөс эхлээд ажлын хэсэг байгуулагдаад өмнө нь бол нөгөө анх шатныхтайгаа тойрол 21 аймгаар явсан л та. Тэгээ тэн дээр гарч байгаа нэг саналууд болох нь хоёр төрлийн санал гараад байгаа.
За нэгдүгээрт нь бол намын бүтэц өөрөө юунд илүү чиглэгдсэн байх ёстой гэхээр бодлого гаргадаг тал руугаа илүү чиглэгдээч. Тэгэхгүй бол одоо парламент дээр ч юм уу намаас томилогдоод очиж байгаа хүмүүсийн хувьд бол альва нэгэн зүйл дээр бодлого гаргах тал дээр аягүй сул байна. Тэгвэл өнөөдөр нэгэн бодвол маргааш нь баг хууль гаргадаг ч юм уу те. Тэгэхээр эхлээд нам дээр бодлогын судалгаанууд хийгдэг тийм бүтцийг бий болгооч гэдэг. Тэгээ ямар ч энэ бол нэг think tank магийн бүтц рүү явах юм болов гэсэн бодолтой бол явагдав. Гишүүдийн санал бодлыг яаж шууд авдаг болох вэ гэж. Одоо байгаа бүтц аягүй хэцүү. Яг коммунист магийн бүтц байхгүй юу? 3 бүтцтэй. Залуучдын холбоо, ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо. Дарга уралдахгүй л юу ч хуралдахгүй. Тий. Коммунист наймд л хэрэгтэйс. Одоо бол илүү яадаг болж ирэхээр ашиг сонирхлоороо нэгдсэн сонирхлын бүлгүүд рүү илүү орооч. Ахмадын холбоо гэдэг нэг холбоо байхгүй. Ахмадын холбоо дотор бол одоо шатар тоглодгоос эхлээд одоо юу ч хийж болно шүү тийм ээ. Өрхрийн мах гэдэг ч холбоо байж болно шүү дээ. Чулуун бэлгийн яриад байгаа юм дээр яг намын дүрмд яг бид нар тусгаж байгаа л да. Манай нам өдөрт зүйлийнхэн дэргэд яг энэ бодлогын авилгалын эсрэг хуулийн засаглалын бодлогын хороо бай, үндэсний хөгжлийн асуудал бодлогын хороод бай гэдэг заалтууд нь орц одоо ингээ хилцэгтэй явж байгаа. Дээр нь яг саяны хүрээнд намын анхан шатны байгууллага гэдэг бол үүргэж сонгуулийн үед хүчтэй ажилладаг бүтцээсээ гадна хажууд нь мэрэгжил сонирхлын бүлгэм клубүүд илүү чөлөөтэй идэвхтэй ажилладаг. Саяны хэлдгээр тэр мэрэгжил сонирхлын бүлгэмүүд гишүүдийг намын үйл ажиллагаанд илүү татаад ирэхээр аянда дуу хоолойг нь сонсдог тэр механизмыг бид нэр хийя гэдэг энэ дүрмдээ бол нэлээд олон заалтууд орцсон. Одоо энэ намын 27 дугаар их хурлаас магадгүй улс төрийн шинтгэлтэй холбоотой асуудлаар манай намд яг тэр том суур одоо өөрчлөлтүүд нь бол хуулиар хийгдэнэ. А өөрийг наад нь хийж болох хүрээнд бол саяны энэ асуудлуудыг бол яг энэ чиглэлээр явж байгаа. Одоо энэ бодлогын чиглэлээр ажилтдаг болъё. Тэгээ нийгмийн эсрэг тэсрэг үзэл бодлуудыг ялгарлыг нэгтгэж нийлүүлж энийг эвцэлдүүлдэг, АЕВ-ийг нь одоо ингэж олж нэгтгэдэг энэ процесс руу нам орё. Түүнээс талцуулдаг, салгадаг, зөрчилдүүлдэг нь биш. Энэ бол бодлого. За Монголын асуудал зүгээр яг бид нар өнөөдөр улс төрийн намуудын шинтгэл гэдэг сэдвээр ярилцж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа улс төрийн намуудын тухай хуулийг хэрхэн яаж өөрчлөх вэ гэж. Тэгэхээр зүгээр одоо асуултыг бол одоо бид гэж ойлголоо шүү дээ. Намуудын хувьд дүгнэлт өгөх юм бол ямар байгаа вэ? Тэгэхээр зүгээр та бүгдийг бас манай намын дүрмийг үзээрэй гэж бодож байгаа. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа улс төрийн намуудын тухай хуулийн хэмжээнд гишүүн хүнд өгөгдөж болох хамгийн дээд эрх мэдлийг Монгол улсад бараг цорын ганц гэж хэлж болохоор манай нам олгогдсон байж байгаа. Өөрөөр хэлбэл бусад хоёр намтайгаа харьцуулаад үзэх юм бол манай нам дээр гишүүдийн эрх чөлөө нь хамаагүй илүү байгаа. Би энүүгээр юу хэлэх гэж байгааг цаашдаа улс төрийн намуудын шинтгэлийг улс төрийн намуудын тухай хуулийг батлах үедээ бид түрүүн сая гишүүнчлийн тухай асуудал дээр бас нэг дурдаад өнгөрсөн асуудал байна. Бид юм болгоныг хуулиар зохицуулах гэж оролдох юм бол бүтэхгүй. Одоо яг хуулиар зохицуулаад бүтэц зохион байгуулалт нь ийм байна гэдээ хуулиар яваад ирэхээр саяын хоёр том гэж нэрлэгдээд байгаа намын маань хилдэг юм орж ирж байгаа. Сүүлдээ нам маань улс төрийн үйл ажиллагаа явуулдаг биш, шатарчдын клубыг зохион байгуулдаг, хөгжчүүлийн наралдаг газрыг нь хийдэг юм болж хувирах гээд байгаа. Тийм учраас бидний хувьд тавиад байгаа санал нь юу вэ гэхээр гишүүнчлэл дээрс тэр бүтэц зохион байгуулалтын асуудал дээрс тэр улс төрийн нам өөрөө хөгжлийн бодлого тодорхойлж тэр тодорхойлсон бодлогоор ард иргэдийн саналыг авч тэр авсан саналынхаа үндсэн дээр засгийн эрхийг барьж явдаг нам юм бол тэр бүтэц зохион байгуулалтаа өөрөө шийдэг. Ард түмний саналыг татах хамгийн боломжтой арга нь юу вэ? Ер нь одоо танаас сони юм. 23 жил хүлээлээ тий. Тэгээд харин хувьсгал намын хувьд бол би Батбаяр нарийн бичгийн даргын хувьд бол би бодоод байна л да. Зүгээр энэ шинтгэлийн тухайн асуудал өөрөө танд яг танаа намын хувьд бол одоохондоо бол нэг тийм шаардлагагүй юм шиг таны ярианаас сонсогдоод байна л. Өөрөөр хэлбэл энэ нам та маш чухал юм хэлээ. Ягаад гэвэл ер нь бас 3 төвшөнд байгаа намуудын асуудал. Эхний нам нь бол одоо олон жил болцсон, олон 10 жил болцсон нам гэдэг бол өөрөө шинжилгээ хийх шаардлагатай хуучирч гэнэ гэж үзээд шинжилгээ хийх шаардлага үүсдэг. За бүрэлдэн бий болоод удаагүй байгаа нам бол зөв төлөвшөх тухай асуудал яригддаг. Одоо ардчилсан намын хувьд ер нь заагалж ялгаддаг, ардчилсан намын хувьд бол төлөвшлийн асуудал яригддаг. Монгол ардын намын хувьд бол шинжлэгдэж өөрчлөгдөх тухай асуудал яригддаг. Дөнгөж гарч ирээд байгаа удаагүй намууд бол яаж хэлбэр дүрсээ орж нам бэхчихүү гэдэг асуудал яригддаг. Тийм учраас эхний шатанда 3 шатанда өөр өөр зорилтууд тавьдаг. Жишээлбэл Монгол ардын намын хувьд бол нэгэн тогтсон бүтцээ нураах тухай биш. Түүнд шинжилж яаж өөрчлөх тухай асуудлууд яригддаг байхгүй. Тэгэхээр энэ бол өнөөдрийн намуудын шинжилгээний 3 гол ялгаа бол энэ 3 төвшөнд явдаг. гэхдээ хэдийгээр тийм байсан ч гэсэн 20 жил явлаа. 20 жил хангалттай хугацаа. 20 гаруй жил. Тэгээд одоо бид суралцж जैन өөр загвар байхгүй байна. Энэ асуудал шин тутам байна. Гэвэл юу бол өнгөл чөлөөтэй орчих бид нар өөрсдөө шинжилгээ хийгээд. Тэгэхээр ер нь бол энэ арчил шинээр орж байгаа улс орнд. За коммунист байсан улс орнд ямар зүйл асуудал байна гэхээр ер нь бол улс төрийн намуудыг шинжлэхэд бол
нэлээд төр бодлогоороо хуулиараа зохицуулт хийдэг. За ялангуяа энэ дээр нөгөө шинжилгээ асуудал дээр бас дурдсангүй бүртгэлийн шинжилэл байгаа байхгүй. Улс төрийн намын үзэл баримтлалын бодлогын намын шинжилэл, бүртгэлийн шинжилэл, дотоод арчлалын шинжилэл, санхүүжилтийн шинжилэл, хариуцлагын шинжилэл. Энэ 5 6 ямиг бид нягт уялдуулж харах хэрэгтэй байгаа тийм ээ. Тэгээ энэ дотор байгаа бүртгэлийн шинжилэл ямар учиртай юм гэхээр одоо Монголд улс төрийн намыг хэн бүртгэдэг? Дээд шүүх. Тэгвэл дээд шүүх хариуцлага тооцдоггүй. Хяндаггүй. Тэгэхээр одоо орчин үед ямар хэлбэрүүд орж ийн гэхээр бүртгэдэг эзэн нь хариуцлага тооцдог, хяндаг, шахажээдэг. Хариуцлага тооцох нь ямар хариуцлага юм гэхээр улс төрийн хариуцлага илүү. Яг хөө тэр нөгөө захиргааны хариуцлага, эрүүгийн хариуцлага, хүмүүс төр улс төрийн хариуцлага гэдэг хэлбэрүүд байна шүү дээ. Хамгийн хүчтэй хариуцлага бол улс төрийн хариуцлага. Улс төрийн хариуцлага нь юутай уйдгийг гэхээр санхүүжилттэй нь уйдаг. Төсөө санхүүжиж байгаа. За тэгэхээр одоо гаргалгаагаа хийнэ. Ямар гаргалгаа хийх вэ гэхээр тэр бүртгэдэг байгууллага тайлангаа шаардна. Өөрөөр хэлбэл улс төрийн намыг хяндаг эрхтэй. За хоёр төрлийн тайлан өгнө. Нэгдүгээрт бол үйл ажиллагааны тайлан буюу намынхаа дотоод арчлалыг бид нэр тайлгна. Хэдэн удаа хуралдсан юм? Үүзэхэ чинь хэдэн удаа хуралдсан юм? Тийм ээ? Иргэдийн оролцоог хангасан юм уу? Бүр хинч маргахын аргагүй асуултуудаар тайлан аавна. Яг үүнтэй уялдуулаад санхүүжилтийн тайлангийн зэрэгцээд авчина. Хэрвээ энийг хийж чадахгүй л уучлаараа санхүүжилтээ ч өгөхгүй шүү. Уучлаараа дараагийн сонгуульд оролцуулахгүй шүү. Уучлаараа намын чинь бүртгэлээс хаслаа шүү. Тийм ээ? Энэ асуудал бол яг улс төрийн намын тухай хуулийн тухайд аваад үзэх юм бол яг харахгүй хууль гэдэг бол стандарт зарчмыг тодорхойлдог. Тэгэхээр яг одоо нэг асуудал гарч ирж байна л да. Аль нэг нам харж дагаж болсон нөхцөл байдлаа харж хийх үү? Эсвэл стандартын шинжилэл хийгээд үйл ажиллагааны хувьд ямар стандарт байх юм? Бүртгэлийн хувьд ямар стандарт байх юм? Ер нь иргэдээс тавьж байгаа хүлээлт шаардлагын хувьд тавигдж байгаа стандарт нь юу? Тэр үүднээс нь асуудалт ингээд хандаад нэгдсэн шаардлага тавих ажил бол яа харахгүй төрийн хуулиар хийдэг ажиллаа. Тэгэхээр саяны хандлагаар ийм улс төрийн намын шинжилгээний асуудлыг хуулийн философор ер нь тавигдж байгаа стандарт зарчим шаардлагууд ийм байна. Энэ лүү хуулиар чирж оруулна гэдэг энэ бол шинжилгээний нэлээд тийм том одоо алхмын үндэсний зөвшөлтсөлийн өрөөнд намууд хамтарч хийх ажил байдаг. Эрх баригчд бол юу гэдэг вөхөр нэг юмыг харж байгаа л манай намд хийжсэн, энэ хүмүүс ингэж ийсэн гэд нэг нэгээр нь шийдэд явдаг. Тэгэхээр энэ гэрэл тоо судлаач гэсэн энэ лөө би санал хэлэх бах. Энэ аргаас бол ерөнхийдөө татгалзаж би саяны хэлдэг энэ яриад байгаа шинэлэг арга руу ойлголцол дунд явах юм бол энэ бол шин төвшөнд бас хүргэнэ. Өөрөөр хэлбэл шинэ стандартыг гаргаж ирэх тийм ээ. Стандартыг шинжлэх хэрэгтэй. Үйл ажиллагааны болон зохион байгуулалтын шинэ стандартыг гаргаж ирээд түүнлүүнд хуулиар тэрийг тогтоочод түүнлүү чирэх гэдэг бол шинтгэлийн бас нэг том хандлага байдаг. Яг ерөнхийдөө бол хуулийг бол тийм зохицуулт руу хийх нь бол зөв. Яг тэгэхээр 90 оноос улс төр сүүлийн Монголын намуудын юуг тодорхойлох 90 оноос бүх шинээр үүсэн намууд байхгүй юу? 70 жил 50 жилийн ойлголт байхгүй. Тэр бол нам биш байсан. Бүх шинээр сураа явж байгаа. Энэ төлөвшөлт нь яг үхээр эрх зүйн зохицуулт ингэж хийх нь бол зөв. Жишээлбэл одоо 5 дараалж ялагдсан намын хүртэл намын насаа төрийн мөс байгууллага болгодог тийм хууль ч юм уу жишээ байна шүү дээ. Гэтэ заавал тийм бай гэж байгаа юм биш. Зүгээр энэ нөхцөлд ийм зүйлийг хийхгүй бол яах вэ гэдэг талаар би ярмаар байна. Хэрвээ энэ асуудлуудыг хийхгүй намууд энэ үндэсний төрөний ярьж байгаа их зүйлдөө үндэсний зөвшөлтөд хүрэхгүй бол ямар үр дүн төрөх вэ гэж. Бид нар судалгаа хийж үзсэн. Тэгээ судалгаан дээр жишээлбэл ингэж байгаа байхгүй юу? Хууль хинт зориулж гардаг вэ гэхээр хууль жирийн иргэн зориулж гаргадаг вэ гэж судалгаанд оролцсон 56% нь үзэж байгаа байхгүй юу? Жирийн иргэд зориулж гаргадаг, даргант зориулж гаргадаг гэж. Хуулийг та заавал биелүүлэх ёстой юу гэсэн чинь биднэрт зориулж гаргадаг юм чинь заавал биелүүлэх албагүй ш 74% үзэж байгаа. Тэгэхээр энэ нийгмийг ямар байдал руу аваачих гэдэг нэхэр зөвхөн намууд яс бичгт биелүүлдэг л. Энэ хэрвээ ингэх юм бол төрд итгэдэг, хуулинд итгэдэг, хуулийг биелүүлдэг юу энэ нийгэмд өөрөө байхгүй бол энэ өөр нийгмийн эмх замбараагүй байдал руу орно. Тэгэхээр яагаад заавал улс төрийн намыг шинжлэхдэх ёстой? Яагаад тэр нь заавал эрх зүйн зохицуулт руу орох ёстой гэдэг нь эндээс гараад байгаа юм л да. Тэгэхгүй бол нэг даргын ярьж байгаа, нэг хууль ярьж байгаа, над зориулаагүй олигархууд зориулсан байна. Би ерөөсөө энэ чинь чадахгүй очиж ордон руу буудаад ундаг ч юм уу, гарнаш хийдэг ундаг гэж болчиход байна. Бэлгийн энэ дэр би дахиад хуулийн юм ихэд яг энэ дэр зөв юм гарч ирж байгаа. Хуулийг бол хэн зориулж гаргадаг гэхээр хуучин цагийн хэлснээр дооцсыг энэрийн хамгаалж, дээдсийн эрхийг хязгаарлаж ингэж одоо тогтоох зорилттой гаргадаг. Тэгэхээр яг одоо саяны улс төрийн намын шинтгэлийн эцсийн юм бол хоёр чиглэл байх хэрэгтэй юм. Нэг нь намын гишүүнийх нь эрхийг энэ одоо нам хамгаалах, хангах талаар юу хийж болох вэ гэдгийг хуулиар намын гишүүнийхэн шудраг баг тэр боломжийг хангах талаар. Нөгөө талаар нь нам нийгэм буюу олон түмэнд яаж зөв үйлчлэх үү гэдэг талаас нь. Тэгэхээр намын гишүүн
нам олон түмэнтэй харилцах тэр харилцаанд нь зүв байх тэр механизм талаас нь шийтгэж хийх юм бол бүх юм тэр намын юм зүв болно. За дараагийн санхүүжилтийн асуудал. Энэ бол одоо бидний яриад байгаа өнөөдөр шинтгэлийн асуудлын бас магадгүй нэг том гол гогцоо нь болох гэж харж байгаа. Санхүүжилт. За одоо санхүүжилт юу ямар байх хэвтэй. Намуудын санхүүжилттэй холбоотойгоор одоо хээл хаахууд, авилгал энэ асуудлууд дагуулж байгаа шүү дээ. Маш олон асуудлыг дагуулж байгаа. Тэгэхээр зэрэг нам яаж санхүүжих хэвтэй юм бэ? Яавал хамгийн сонгодог хэлбэр байж болох вэ? Гэдэг дээр бас яг зовчхон ялангуяа гэрэл тод бас нэг өөрийнхөө гаргалгааг хэлээж эхлээд. За намын санхүүжилт хамгийн тулгымцсан асуудал. Гэхдээ энийг төгс шийдсэн улс хаана байна вэ гэдээ бас хэцүү. Энэ бол ардчлалын бас л тулгамдж байгаа асуудал дэлхийд даяар л явж байна л да. За Монголд ямар байгаа юм бэ гэж тий. Татварын ерөнхий газар дээр очиод бодлого төлөлтийн хэлтсээс мэдээлэл хүсэж байгаа байхгүй. Намуудад хэдэн төгрөгийн төтөр одоо улсын төсөөс мөнгө өгсөн юм бэ? Гэт асуугаад тэрийн мэдээллийг өгөөч гэхээр 2005 оноос хойш мэдээллийг өгч байна. Тэрнээс өмнөх мэдээллийг өгч чадахгүй байна. За 2005 оноос хойш өгсөн мэдээллүүдийг ингээд аваад үзэхлээр нийтдээ 7 тэрбум төгрөг Монголд байгаа одоо парламентод суудл эзэлж ийсэн сонгогчдын дэмжлэгийг авсан арай шийдвэр гаргахад ойр гэсэн намууд авсан байна. За энэ татвар төлөгчдийн мөнгийг яаж хянсан бэ гэд би зүгээр асуудал ярьж байгаа шүү дээ. Яаж хянсан бэ гэдээ аваад үзсэн чи 2007 онд үндэсний аудитын газар ерөнхий газар гэж явсан мадархтай тийм. Нэг удаа татвар төлөгчдийн мөнгө түүний зарцуулалтыг хянаж үзээд рекомендац өгсөн. Хуулиараа бол бид нар одоо мөрдөж байгаа хуулиар тийм ээ. Гишүүдийн хүчинтэй сонгуулийн дүнд тулгуурсан гишүүдийн хүчинтэй саналаар нэг намуудад татаас өгж байна. Санхүүжилт өгж байна. Хоёрдугаарт улсын хурлд суудалтай намуудад суудлынхын тоогоор жил болгон санхүүжилт болгож байна. Нийтдээ 7 тэрбум төгрөг авчижээ сүүлийн хэдэн жил. Энэ мөнгийг нэгэн ч тайлгнасангүй. Одоо мөрдөж байгаа намын тухай хуулиар жил болгоны 2 сард 1-р улиралдаа багтаж намууд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр аудит хийлгээд хөндлөнгийн аудит хийлгээд тайлгнах үүрэгтэй. Харамсалтай нь энэ үүргийг гүйцэтгэхгүй байгаад одоо яах юм бэ? Улс төрийн нам өөрөө хараат бус байх хэрэгтэй. Тийм биз? Хараат бус байх чинь өөрөө маш их одоо үнэт зүйл, ач холбогдол үнэт зүйл. Тэгэхээр нам хараат бус байна гэдэг чинь санхүүжилтийн хувьд хараат бус байна гэсэн үг байхгүй юу? Санхүүжилтийн хувьд хараат бус. Тэгэхээр намын санхүүжилтийн хэлбэрүүдийг бид зөвшөөрөх ёстой. Төрөөс улсын төсөө санхүүжих. За тэр татвараас гишүүдийнхэн татвараас нь хандваас нь тодорхой хэмжээний өөрийн одоо ашиг орлого. Гэхдээ энэ тодорхой их хязгаардаж өгөхгүй бол улс төрийн ном бол бизнесийн ашигын төлөө байгууллага биш шүү дээ. Тэгэхээр энэ хувилбаруудыг би бол дөрвөн хөлтэй санал гэж нэрлэмээр байна. Бат тогтвортой байлгах санал. Яг зүгээр улсын төсвөөс бол бид нэр тэр нам авсан саналын тоо, улсын их хурлд авсан суудлын тоогоор санхүүждэг механизмыг хэрэгжилж байгаа. Энийгээ ч бас нэмэгдүүлэх ёстой. Гэхдээ иргэд энэ дээр маш их эсэргүүцдэг. Аргагүй шүү дээ. Улс төрийн намд итгэл нь алдсан иргэд татвар төлөгчдийн мөнгөөр улс төрийн намыг санхүүжүүлнэ гэхээр яаж дуртай ах юм те. Тэгэхээр бид нар энэ төсвөөс яг төсөө санхүүждэг юм бэ гэхээр уул нь ахаал бидний ярьсан нөгөө улс төрийн намынхаа ойлголтоос эхлэх хэрэгтэй байхгүй юу? Энэ иргэдийн нийтлэг эрх ашигыг хамгаалж тэр бодлогыг боловсруулж иргэдийн олонхоор санал авсан учраас төсвөө санхүүжих эрх нь нээгдэт байгаа. Утга агуулга нь тийм юм байна. Тэгвэл хэрвээ энийг бид нар хяналт хариуцлага дотор уйж өгөхгүй юм бол энэ мөнгө зүгээр угаагдаад явах мөнгө байх ёстой. Ийм тийм мөнгө болчихно. Иргэдийн өнцгөөс яг энэ санхүүжилт дээр яг нэг ийм хардлага байдаг. Хардлага жижиг нь бол үнэн. Одоо нэг хандваар авдаг тэгээ бэлэн хуваалцдаг. Энэ нь намын нэр хүндийг насаатлал унахад маш их том хүчин зүйл болдог гэж ойлгогдож байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг би улс төрийн намуудаас л одоо энэ санхүүжилтийн хэлбэр ямар байл зохилтой юм бэ гэж асуух гээд байна. Энэ дээр бол дахиад нөгөө энэ Сүхбаатар ер нь юу яриад байна л гэж бодоод авах л та нэг л үг. Улс төрийн намынх нь өөрийнх нь ажил үүрэг нь одоо яг ямар байх юм бэ л гэдэг асуудал. Манайхаа одоо өнгөрсөн олон жилүүдэд төсвийн шинжилгээ хийж гэл яриад байна. Төсвийг механизмын хувьд нь үр ашигтай зарцуулах, хяналттай байх асуудлыг бол хийж болдог. Төсвийн нийт хэмжээ үр ашигтай байх тухай асуудал нь шийдэгддэг байхгүй. Ягаад гэвэл захиргааны шинтгэл хийгдээгүй учраас төв орон нутагт байгаа тэр ажил үйлчилгээ захиргааны ажил иргэдэд ямар байх асуудал нь зөв шийдвэрлэгдэг болохоор төсвийн нийт хэмжээ үр ашигтай болж чаддаггүй. Яг тэрнтэй адилхан яриа байхгүй. Санхүүжилтийг зөв болгоё л гэж зүгээр яриад байхаар ямар нэгэн хэмжээгээр бид нар хандивыг багасгаад хязгаарлаад төсвийн мөнгө өгөөд байхаар нэгдүгээр иргэд дургуутсан бас олон хүн энийг ойлгохыг хүсэхгүй. Тэгэхээр ямар тохиолдолд төхөр ийм байна.
нам бол тодорхой олон нийтийн үр хүлээж байгаа юм бол одоо Монголын нийгэм авилгагдсан байгаа үед яагаад энэ мөнгийг өгч байгаа юм гэхээр энэ намуудыг авилгалаас хамгаалах. Тэгвэл улс төрийн нам бодлого боловсруулахдаа хөтөлбөрөө боловсруулж иргэдийн саналыг авахдаа энэ санхүүжилтийн төсөөс өгж байгаа санхүүжилтийн 50-аас одоо доошгүй хувийг ч юм уу жишээ нь зартуулнаа. Тэгээ энэ мөнгө намд очихгүй. Энэ мөнгө хаана очих вэ гэхээр улс төрийн намын дэргэдэх тэр бодлого судалгааны төвд очиж байгаа аахгүй юу. Тэгжээж нөгөө улс төрийн нам чинь бодлогын нам болж амилж эхэлж штэ. Санхүүжилтийг яаж хуваарлах тухай асуудал та бол ярьлаа. Зүгээр санхүүжилтийг яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр би бол одоо олон нийтийн төлөөлөл гэж би өөрийгөө үзэж байна. Манай нэвтрүүлгийн үзэгчид ч гэсэн бас л одоо олон нийтийн телевизийн үзэгчид ингээд байж байгаа. Төсөө санхүүжих нь өөрөө зөв үү буруу юу гэдэг дээр л хүмүүс хамгийн их юм асуух байх л та. Энэ дээр би бол гогцоолдож ярил гэж бодоод байна. Тэгэхээр яг энэ тухайд бол дэлхийн нийтийн чиг хандлага бол төсөө санхүүжүүлэхгүй явж байгаа. 2003 онд сонгуулийн шинтгэлийн асуудлаар олон улсын баг хурлыг сонгуулийн ерөнхийлөгөөр зохион байгуулж тэр үед би нарийн бичгийн дарга ажиллаж бас Америкийн нэгдсэн улсын сонгуулийн санхүүжилт бусдыг судалж ирсэн. Тэгэхээр ер нь бол санхүүжилт бол төсвөөс санхүүжүүлэх тэр чиглэл рүү явж байгаа. За түрүүн засвар зөвлөх шүүмжлэлтэй талыг хэлж байна. Намууд бол энийг бас хяналтгүй зарцуулах одоо эрсдэл байдаг. Дээр нь намуудын үйл ажиллагаанд бас сөрөг нөлөөлдөг олон зүйлүүд бий. Гэхдээ нэг юм байна. Ерөөсө хамгийн гол юм нь бол намуудыг цэвэрших тэр боломжийг нь бол олгодог. Одоо ч гэсэн бидний одоо хамгийн хэцүү юм бол сонгуульд нэр дэвшлээ. Намуудын үйл ажиллагаа бохирдоод байна гэдэг нь бохир мөнгө намуудад ороод байна. Тэрийг дагаад барьцаалагдаад байна. Энэ барьцаалагдсан улс төрчин зөв ус бохир мөнгөөр байна. Тэгэхээр ерөөсөө цэвэр мөнгөтэй байх гол юм нь бол төсвөө санхүүжүүлээд тэрийг дагалдуулаад төрөөс орж байгаа хяналт. Тэр нь хяналт гэдэг нь юу юм гэхээр ерөөсөө нэгэн төсвөөс татвар төлөгчдөө одоо энэ телевиз үзэж байгаа үзэгчийн мөнгийг авсан учраас тэр нам дөрөв ярилтад одоо хэллээ. Намуу тайлгнахгүй байна гэж байна. Тэгээд хандвар авсан юм чинь тэрийг бас сонирхолтой бол нэгэн төсвөөс авсан бол тэр нам хэдий ч нэ зөв тайлбар тайлгнана тэр хэмжээгээр олон түмэнд тэнд итгэж дэмжих учраас хүссэн үсээгүй энэ механизм байгаа. Тэгэхээр энийг л зөв балансын тохируулах. Хэрвээ тайлгнахгүй бол сонгуульд орох эрхийг ч өгөхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тайлгнахгүй бол улс төрийн хариуцлага хүлээх. Тэр механизмдаа нь уяах хэрэгтэй байхгүй юу? Намд итгэл үнэмшлэх штэ ижлүүлнэ энэ бол. Механизм нэг асуудал байна. Одоо Монголын улс төрт бол карманда бэлэн мөнгөтэй хүн сонгуульд өрсөлддөг ийм тогтолцоороо бий болчих. Өөрөөр хэлбэл мөнгөтэй хүн нэр дэвшдэг. Мөнгөгүй чадaltaй хүн бол нэр дэвшдэггүй. Нэг нь тэр бол үнэн болсон. Тий, одоо бодит байдлын болсон. Тэгэхээр энийг яаж шийдэх вэ гэхээр тэр төрөөс өгж байгаа санхүүжилтийн механизмаар санаачлал гаргаач. Хоёрдугаарт улс төрийн намын шинжилгээний энэ хэд хэдэн асуудлууд байна шүү дээ. Эднэр дээр санаачлагтай байгаад онцгой үүрэгт оролттой оролцооч. Намуудын итгэл санаачлагын юу юунаас илүү шүү дээ. Тэгээ дотооддоо. Тэгээ ийм л хүсэлтэй байна. Тэр санаачлагыг одоо хэрэгжүүлээд манайх зарим асуудлаа одоо шинжилгээ нэлээд чухал асуудлуудыг нь 27 дугаар хурал дээр намын дүрмээрээ шийдэж байгаа. Тэгээ тэр бас манай шинжилгээг одоо сонирхож байгаа улсууд бас үлгэр загвар бас болох гэж бодож байна. Шинжилэл бол байнгын процесс шүү дээ. Зүгээр одоо байгаа энэ үед байгаа улс төрийн намуудын шинжилгээний процесс бол толгомжоо гол асуудал өгөхөр үндэсний зөвшөөрлтийн механизмыг бий болгох байгаа юм л. Тэр механизм дээр жишээлбэл судлаачд маань ч юм уу тодорхой юм. Түүнээс Монгол ардын нам дээр ч, ардсан нам дээр ч, махан дээр ч тодорхой ажлын хэсгүүд ажиллаад өөрийнхөө хүрээнд шинжилгээний бодлоготой явж байгаа. Гэхдээ нийтийн тийм үндэсний зөвшөөрллийн механизмыг л бодож олохгүй энэ хүрээрэндээ байсараа цаг хугацаа яваад байна л да. Саяхан хэлсэн санаачлалуудыг дэмжихийн гадна энэ бүх шинжилгүүдийн үндэс суурь болсон. Бас бусад намууд уриалаад байгаа. Судлаачд уриалаад байгаа. Үндэс шинжилгүүдийн чинь үндэс суурь болсон. Үндсэн хуулийн шинжилгээний асуудлаа бүгдээрээ ярих цаг болсон шүү гэдэг бас сануулж байна. Энэ хуулийн шинтгэлийн тухай асуудал нь миний таны сонгогч олны одоо бас цаашдын энэ амьдралтай холбоотой учраас энэ асуудлыг бид нар танилцуулахыг хичээлээ. Тэгэхээр улс төрийн намын тухай хуулийн шинтгэлийн асуудлаар одоо анх удаа гэж бас хэлж болохоор намуудын бас тодорхой төлөөлөлтөөр одоо улс төр судлаач албаны хүмүүсийн төлөөлөлтөөр анх удаа бас олон нийтийн өмнө хэлцлээ. Ингээд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.